Иргэний үнэмлэх. Шингэн яагаад чухал вэ? Энэ нь Европын холбооноос гадуурх цагаачлалын эсрэг гадаад хилийг хамгаалдаг. B. Тодорхой улс хооронд хилэн хяналтгүйгээр зорчих боломжийг олгодог. C. Еврог ашиглаж болох газар нутгийг нэмэгдүүлдэг. Хариулт B. 1985 онд Люксембургт Шенгений хэлэлцээрт гарын үсэг зурснаас хүмүүс Европын 27 улс руу чөлөөтэй паспортын хяналтгүйгээр зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Хүүхдийн үнэмлэх буюу Kids ID иргэний үнэмлэх олон улсын паспорт гэж юу вэ? Зөв хариултыг харгалзуулна уу? Хариулт олон улсын паспорт, B иргэний үнэмлэх, C хүүхдийн үнэмлэх буюу Kids ID, A. Зарим улсад хүүхэд 12 нас хүрээгүй бол Европ дотор аялах боломжийг олгодог Kids ID-тэй байдаг. Мөн Европын бүсээс өөр орнуудаар зорчих үед хэрэглэх иргэний үнэмлэх паспорт гэх мэт өөр картууд ч мөн байдаг. Европын холбооны ихэнх улс орнуудын хилийн хяналт дээр зогсох тээврийн хэрэгслийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ? A. Гишүүн улсын хилээр өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах замаар. B. Гадаад паспортын хяналтыг цахимаар хийх замаар. C. Шенгений бүсийн орнуудын хооронд тээврийн хэрэгсэл болон хүмүүсийн хилэн хяналтыг цуцалснаар. Хариулт C. Европын 27 оронд хүмүүс болон тээврийн хэрэгсэл визгүйгээр зорчих болсон. Шенгений гэрээнд гарын үсэг зураагүй улс орнууд руу аялахдаа иргэд хил дээр иргэний үнэмлэх паспортаа үзүүлж зорчих ёстой байдаг.